Сайн бацгаана уу? Хулан Vibes байна. За энэ 7 хоногийнхоо шинэ контентыг та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Хэний тухай ярих чаав гэх юм бол Солонгосын хамгийн бас гоо үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болох Чон Жи Хёны тухай бэлдсэн байгаа. За бас бараг 30 жилийн карьерийн хугацаанд их сонирхолтой түүхтэй тул та бүхэн маань дуустал нь хамт байгаарэ гэж хүсэж байна. Тэгээ шууд сэдв рүүгээ орцгоё. Сэдв рүүгээ орж сонсохоос өмнө та бүхэн маань лайк болон subscribe битгий мартаарай. Жүжигчин Чон Жи Хён, жинхэнэ нэр нь Ван Жи Хён. 1981 оны 10 сарын 30-ны өдөр Сөүлийн Каннамд өргөд төрсөн байгаа. За багасаа аавынх нь бизнес маш амжилттай байдаг байсан болохоор ер нь бол гэр бүлд санхүүгийн ямар нэгэн асуудал дарамт байхгүйгээр сайхан амьдардаг байсан гэсэн. За тэгээ сурагч наснд гэх юм бол энгийн л нэг хичээл сургууль гэр гээл явж идэг тиймэрхүү байдлаар өнгөрсөн гэж ярьдаг. За ингэж яагаад ахлах сургуульд ордог жилээ буюу 1997 онд 16 наснда залуучуудын сэтгүүл дээр модельоор гарснаар дебюгээ хийсэн байгаа. За энэ түүхэнд гэх юм бол өөрийнхөө таньдаг юм дотны модельчийг зураг авалтын талбай дээр дагаж явж агаад тэнд байсан хүмүүсийн хараанд өртөөд за мэдээж өндөр царайлаг тийм хүнийг бол солонгосчууд найруулагч нар яаж зүгээр байх вэ? Хамтран ажиллах сэтгүүлийн модель болох саналуудыг тавиад ингээд анхныхаа гараа гихэлсэн. За үүнийхээ дараа бол хит хитэн бас сэтгүүлүүд дээр гарч явж агаад тухайн үедээ солонгос бас нэлээд дажгүй агентлаг болж өсөж исэн газрын захирал Чон Жи Хён жүжигчнийг олж хараад тэгээ шууд жүжигчнэр гэрээ байгуулад агентлагт авсан байгаа. За ингээд нэг жилийн турш жүжиглэх ур чадварын сургалтуудыг аваад явж исэн. Түүнээсээ гадна гэх юм бол тасралтгүй рекламанд тоглоод тэгээд давхар моделийн ажил бол хийгээд явж исэн. Модельор карьераа эхлүүлээд хараахан жүжигчин болоогүй байсан ч гэсэн реклам зар сурталчилгааны салбар дээр бол нэлээд амжилттай байсан. Олон газруудаа санал ирж исэн олон брендийн нүүр царайгаар ажиллаж эхлээд байсан үе нь байгаа. За энэ үед яг тоглосон нэгэн рекламных нь хэсэг бол айгүй алдартай болсон. Одоо яг энэ дээр гарч байгаа автобуснаас буух үедээ хэлдэг. Би буух гэж байна гэд. 이번에 내려요. За тэгээд энийг харсан нэгэн найруулагч тухайн үед ажиллаж исэн драманда туслах дүрийг бүтээх саналыг тавьсан байгаа. Ингэснээр 1998 онд энэ миний сэтгэлийг булаагаад үзье гэдэг драман дээр энэхүү Пак Шинян гэх жүжигчинд сайн болсон оюутны дүрийг бүтээснээр албан ёсоор ингээд жүжигчнийхаа карьерийг эхлүүлсэн. За үүнээс яг нэг жилийн дараагаар Happy Together гэх драманд тухайн найруулагчтай бол хамтарч ажилласан байгаа. Энэхүү драма маш олон шин залуу жүжигчдийг хамтран тоглуулснараа онцлог байдаг. За гисэн хэдийч бол гарсан үедээ бол амжилттай байж 37.8% үзэлтийг тогтоосон байгаа. За энэ дээр нэг онцлог зүйл нь юу байгаа вэ гэхээр энэ драмагийн үеэс ахуулаад Чон Жи Хён гэдэг нэрийг ашиглах болсон. Өмнө нь хэлсэн шүү дээ Ван Жи Хён гэдэг нь өөрийнх нь жинхэнэ нэр байсан гэд. За тэгээ найруулагч нь болохоор энэ Ван гэдэг овог Жи Хён гэдэг энэхүү нэртэй нь ерөөсөө зохицохгүй байна гэд илүү жоохон цогцох илүү сонсогдлонтой байх нэргээд Чон Жи Хён гэдэг нэрийг бол өөрчлөхийг санал болгосон байна. За үүнийхээ дараагаар гэх юм бол хөтлөгч рүү чаленж хийж үзсэн. За энэ нь болохоор SBS телевизийн Инги Кайо гэдэг дууны хөгжмийн нэвтрүүлэг байдаг. Энийг бол хөтөлж эхэлсэн байна. За тэгээд анх хөтлөгтөө бол ингээд аюул олон алдааг гаргаад хамт хөтлөхөөр гарч ирсэн хүнийхээ нэрийг буруу хэлсэн нэвтрүүлгийн явцад зөндөө олон алдааг гаргасан гэд хүмүүсээс бол нэлээд шүүмжлэлийг авч ирсэн. Энэ шин гарч ирсэн хөтлөгчдөө юу вэ чадахгүй штэ энийгээ болиулаач гэх мэтчлэн шүүмжлэлийг дагуулж ирсэн. Гисэн хэдий ч өдөр болго ингэж ажиллаж сайжирсаар байгаад сүүл рүүгээ хөтлөгчийн хувьд нэлээд сайн уур чадвартай шүү гэдгээ бас баталж чадсан байгаа. Карьерийнх нь нэлээд идэвхтэй бас амжилттай үе буюу 1999 онд White Christmas гэх кинонд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд хөл тавьсан байгаа. За ер нь үүнээсээ хойш ингээд тэр чигтээ илүү яг кино салбар руу хүчээ сорж үзэж явсан байгаа. За харамсалтайгаар энэхүү White Christmas гэх кинонд бол жоохон амжилт нэлээд муутай байсан. Өөрсдийнхөө хөрөнгө оруулсан тэр хөрөнгө оруулалтыг хүртэл нөхөж чадаагүй гэдэг юм яриа байдаг. Яагаад гэх юм бол тухайн үед зэрэгцээд яг ижил төстэй кино гарсан тэрэндээ дарагдсан гэж ярьдаг. За нөгөө талаараа гэх юм бол гол дүрийн эмэгтэй жүжигчдийнх нь ур чадвар романс киног бүтээхэд хангалтгүй байсан гэж үздэг юм байна. За тэгээ бас нэг яриа нь юу байдаг вэ гэхээр анх бол яг энэ White Christmas гэх кинонда гол дүрийн эмэгтэй жүжигчнэр бол тэмцээгүй байсан. Гэхдээ менежер нь болохоор энэ найруулагчтай нэг анги байсан гэсэн. Тэгээд нилээ ингээд сайн жүжиглэж чаднаа хичээнэ гэж ингэж шахаж агаад Чон Жи Хён жүжигчнийг тоглуулахаар болсон байгаа. За гэхдээ нээлтийнх нь үеэр бол найруулагч нь тэрэн дээр аягүй талархснаа бол илэрхийлсэн. Яагаад гэх юм бол яг
Үнэхээр одоо яг ийм одоо сайн жүжигчин болох ирээдүйдээ энэ хүнийг бас алдах шахсан байлээ. Тэгээд ингэж санал тавьж одоо хамтран ажиллах боломжийг гаргаж өгсөнд маш их баяртай байна гэд нөгөө одоо туслах тэр менежерийн талаар дурдчихсэн гэсэн. За үүний дараагаар И Чонжэ жүжигчинтэй хамтраад A Love Story гэх кинонд бас тоглосон байгаа. Гэхдээ тэр нь харамсалтайгаар дахиад амжилтгүй болсон. Яагаад вэ гэхээр яг тухайн үед бас зэрэгцээд үнэхээр одоо том мундаг жүжигчдийн тоглосон кино гарсан тэрэнд дарагцсан гэдэг ийм зүйл байгаа. За ингэж яг хуу кино салбар нь жоохон амжилтгүй явж агаад түүнийг жинхэнэ од болгосон бүр одоо карьерийнх нь хамгийн өндөрлөгт хүргэсэн нэгэн кино бол айгуул та үзсэн дээ. Мэдээж бидний одоо сайн мэдих A Sassy Girl гэх энэхүү кинонд байгаа. 2001 онд энэхүү кинонда тоглосноор хэр их алдартай байсан бэ гэхээр бүх зүйл Чон Жиёнд биш л болохгүй гэдэг бүр тийм хэмжээнд хүрсэн байсан гэсэн. Ямар утгатай вэ гэхээр рекламдаар сурталчилгаа бол за угаасаа л Чон Жиён жүжигчин дээр очиж ирсэн. Энэ нь бүр илүү нэмэгдэж эхэлсэн. Дээрэс нь тухайн жилд одоо хийгдэж байгаа маш олон кинонуудын 80% нь Чон Жиён жүжигчнийг тоглуулъя гэдэг юм саналыг тавьж ирсэн байгаа. За тэгээд зөвхөн Солонгос төдийгүй Азийн нэлээд хэдэн орнуудад нээлттэй хийсэн тэднэр нь ч гэсэн амжилттай болоод жинхэнэ одоо юм Sassy Girl Чон Жиёны синдромыг бий болгосон байгаа. Тэгээд нөгөө урт хар ус бол модонд орж эхэлсэн. Тэгээд урт хар ус гэх юм бол хамгийн эхлээд Чон Жиён одоо хүмүүсийн санаанд орох байдлаар бүр ингээд сэтгэлд нь үлдсэн байгаа. Энэ үедээ өөрийнх нь насан туршийн мэрэгжил бол энэ жүжигчин юм байна гэдгийг мэдрээд шийдсэн гэж байгаа. За яг гэртээ харих гад ингээд одоо унаанд суудсан гүүрд авч явж байхдаа би бол үнэхээр аз жаргалыг мэдэрчээсэн. Ялангуяа яг жүжиглэх үедээ тэр авдаг мэдрэмжүүд бол үнэхээр гайхалтай байгаад за би яг энэ мэрэгжлэр насан туршдаа явнаа гэдгээ шийдсэн гэд ярьжсэн. Тийм ч учраас ер нь жил бүр тасралтгүй кинонд бол тоглоод явж исэн байгаа. За тэгээд My Sassy Girl-д тоглосныхаа дараа ингээд айгүй олон санал авсан гэсэн штэ. Тэрнээсээ нэг киног сонгоод тоглосон байгаа. Тэр нь болохоор Uninvited гэд Пак Шиян жүжигчинтэй хамтарч тоглосон. За харамсалтайгаар яг энэ кино амжилтгүй болсон. Тэгээд үүнээс хойш тоглосон бараг 10 жилийн хугацаанд тоглосон бүх кинонууд нь зарим нь бол бүр ингээд алдагдал хүлээх дампуурах хэмжээний болж амжилтгүй болсон байгаа. За жишээлбэл гэх юм бол одоо энэ Нэ Ёжа Чингүрээ суугийн хамны да гэд энэ кинон болохоор тэр My Sassy Girl-ийн дуураймал хэлбэр болцсон гэж бас яригддаг. За тэгээд дээрэс нь Daisy гэх энэхүү кино энтер нь бол бүгд амжилтгүй болсон. Нэг 200 300 мянган хүн за хамгийн ихдээ нэг 2 сая хүртэлх хүн үзэх хэмжээний байсан байгаа. За тэгээд одоо сүүл рүүгээ хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ гэхээр My Sassy Girl тоглосноор ер нь дүр бүтээх ингээд азан дууссан байна гэд. Ер нь за жүжиглэх ур чадрын хувьд ч гэсэн тийм сайн биш. Яг л нөгөө Sci-Fi Star гэж яриад байгаа байхгүй юу? Тэр нь болохоор реклам зар сурталчилгааны л од юм байна. Кинонд бол тоглож чадахгүй юм байна гэдэг тийм яриа бол хүмүүсийн дунд гарцсан байсан. За тэгээд нэг 2009 онд хүртэл одоо Холливуудын кинонд бас тоглож үзсэн баггүй юу? Тэр нь амжилтгүй болсон. Тухайн үед телевизийн ярилцлага өгж байхдаа яг жүжигчнийхаа хувьд ингээд айгу дутуу үнэлэгдээд хангалттай сайн өөрийгөө харуулж чадахгүй. Тэгээд зөвхөн ингээд реклам зар сурталчилгааны од гэж хэлүүлэхийг сонсоход бол үнэхээр миний ингээд сэтгэл айгүй их өвддгөө гэж бүр ингээд нээлттэйгээр ярьж исэн үе байсан. 2009 онд хариалагдаж байсан агентлагтайгаа гэрээн дуусаад одоо тусдаа гарсан байгаа. Зөвхөн өөрийнх нь менежментийн үйл ажиллагааг хариуцж явах J&Co гэдэг компанийг байгуулсан. За ингээд тусдаа гарсныхаа дараа 2011 онд нээлттэй хийсэн нэгэн Холливуудын кинонд тоглосон. Snowflower and the Secret Fan гэдэг нэртэй. Энэ болохоор Хятадын Ли Бинбин тэгээд одоо Америкийн Хью Жакман гэх жүжигчдтэй хамтарч тоглосон бүтээл болсон. Гэхдээ нээлттэй хийгээд үзэгчдээс маш муу үнэлгээг авсан олон орнуудад нээлттэй хийсэн. За Солонгост бол бүр нээлттэй хийж чадаагүй гэсэн үнэхээр үнэлгээ муутай байсан болохоор. За яагаад вэ гэхээр үндсэн яг энэ зохиол нь болохоор айгүй алдартай. Тэгээд бүр хүмүүсийн ингээд одоо тэр нэг сэтгэл зүрхийг хөдлөгсөн юм үнэхээр юм гонигтай зохиол байдаг гинэ. 19-р зууны одоо хятадын эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан юм гонигтай зохиол байдаг гэсэн. Гэхдээ энийг кино хийхдээ 21-р зуун болгоод өөрчилсөн. Дээрээс нь тэр гол утга агуулга айгүй олон зүйлийг ингээд хасаад хайцсан байсан учраас үзэгчдээс бол маш муу үнэлгээг авсан байгаа. Би яг үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хэрвээ энэ киног үзсэн хүн байхаа бол комент хэсэгт сэтгэлдээ бас хуваалцаарай гэж хүсэж байна.
Жил болгон кинонд тоглоод явж исэн ч гэсэн бүх кинонууд нь маш амжилтгүй болоод ер нь карьерийнхаа хувьд бол нэлээд уналттай байсан. Гэхдээ нөгөө талаараа гэх юм бол реклам зар сурталчилгааны салбар дээр бол айгүй хүчтэй хэвээрээ байдаг гэсэн. Одоо бол ингээд Солонгосын жүжигчид дундаас хамгийн олон брендийн нүүр царай рекламанд тоглосон байдаг. Бараг 100 гаруй брэнд рекламны нүүр царай болсон гэдэг. Яагаад гэхээр анх карьераа эхлэхдээ л рекламны салбар дээр айгүй хүчтэй байсан. Тэгээд айгүй юм содон рекламанд тоглодог. Дээрээс нь Чон Жи Ён жүжигчний тоглосон реклам өөрөө кино шиг байдаг гэдэг ийм яриа байдаг. Тэгээд салбартаа яагаад ийм амжилттай байдгүй гэхээр түүний тоглосон рекламцсан зүйлсүүд нь борлуулалт нь маш өндөр болдгоо гэд. Хинч мэдгүй брэнд байсан ч гэсэн Чон Жи Ён жүжигчин гарч ирээд сурталчлаад нүүр царай нь болох юм бол тэр бүтээгдэхүүн борлуулалтаараа нэгт ордог гэдэг тийм үзүүлэлт байдаг. Тийм учраас хэдийгээр кинонууд нь амжилтгүй болоод байсан ч гэсэн яг нөгөө реклам зар сурталчилгааныхаа салбар дээр бол хүчтэй хэвээрээ байсан. За энэ хүртэл ер нь карьерийнх нь ингээд нэгдүгээр үе гэж нэрлэдэг байгаа. За тэгээд одоо жоохон хувийн амьдрал руу орох юм бол 2012 онд гээд 4 сард бол албан ёсоор айлын бэр болсон байгаа. За тэрнээсээ өмнө болохоор зөвхөн нэгэн удаа скандал гарч ирсэн. Жүжигчин дуучин Рэйнтэй үерхэж байгаа гэдэг зургал 2010 онд гарсан боловч айл агентлагаас нь бол зөвхөн танилын хэмжээд байдгаа гэд үерхлийн зурглыг нь өгүүлсгсэн. За үүнээс хойш явж агаад 2012 онд бол бизнесментэй суусан байгаа. За энэ хүн нь болохоор нэлээд амжилттай гэр бүлээрээ нэлээд амжилттай бизнес эрхлэгч. Тэгээд юугаараа Солонгосын ард түмэн олонд танигдсан бэ гэхээр Имэн нөхрийнх нь Имэн Солонгосын хамгийн алдартай хамбуг буюу үндэсний хувцсыг уралдаг тийм хүн байсан байгаа. За тэгээд тэр алдартай гэр бүлтэй хууд хурууд болох гэж байна гэд бас Солонгосод нэлээд шууган болсон. Дээрээс нь тухайн жилдээ хийгдсэн хамгийн алдартай ийм хурим болсон байгаа. Ингээд 2012 оны 4 сард сүр дуйлаантай томоохон хурмыг хийсэн байгаа. За энэ үеэс ахуулаад Чон Жи Ён жүжигчний карьерийн 2 дугаар оргил үе гэж нэрлэж байгаа. Яг гэхээр 12 оны 7 сард нээлттэй хийсэн хулгайч нар гих нэртэй кино нь бол маш амжилттай болсон байгаа. За кино театрт нийтдээ 12 сая гаруй хүн бол үзсэн. Тэгээ тоглосон жүжигчид нь өөрсдөө аюул сайн жүжигчид байгаад тэгээ ер нь бол кино гарахаасаа өмнө жүжигчид нь тодорхой болсны дараа аюул өндөр хүлээлтийг үүсгэсэн байсан. За эннийх нь арын түүх гэх юм бол энэ найруулагч киногаа хийх гээд хүмүүсээ жүжигчтэй цуглуулад явж байгаа үед Чон Жи Ён жүжигчин найруулагчтай төрүүлж холбогдоод надад ямар ч хамаагүй ямар нэгэн дүрийг өгөөч. Би ингээд үнэхээр таны найруулж байгаа кинонд тогломоор байна гэд бүр тэр чин сэтгэлээ аюу илэрхийлжсэн байгаа. Ингээд дүр авсан кино нь амжилттай болсон. За тэгээд оргил үе гэж яригдж байгаа шалтгаан гэх юм бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд тоглосон бараг бүх кино нь бүр ингээд жинхэнэ дампуурлын хэмжээнд хүртлээ явсан байсан. Тэгээд энэ үеэс ахуулаад 12 оны амжилттай үеэс ахуулаад хүмүүс өнгөрсөн алдсан 10 жилийнхаа хугацааг нөхөж байна гэж ярьдаг. За тэгээ өөрөө болохоор энэ талаар ярихдаа уг нь ингээл би кинонд тоглоод байсан. Гэхдээ зарим хүмүүс бол намайг огт кинонд тоглохгүй ингээд алга болчлоо гэж бодож исэн хүмүүс ч гэсэн аягүй их байсан бэлээ гэж ярьжсэн. За үүнээс хойш бол түүний тоглосон кино бол кино, драма бол драма маш их амжилттай болсон байгаа. Жишээлбэл драмагийн хувьд гэх юм бол одноос ирсэн термин Цэнхэр тэнгисийн домог гих мэт бол маш их амжилттай болсон. За ялангуяа хятадд бол бас бүр илүү алдартай болгож өгсөн байгаа. За үүнээс гадна кино гэх юм бол Берлин гих нэртэй кино, тэгээд Assassination гих кинонууд бол бүр ингээд бас кино театрт ингээд 10 сая үзэгч үзсэн. Иймэрхүү рекордуудыг бол тогтоосон байгаа. За хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол саяхан 9-10 сард юм уу Disney Plus дээр цацагдсан Tempest гэх нэртэй драманд бол бас дажиг үзэлттэй болсон Кан Думон жүжигчтэй хамтарч тоглосон. Гэхдээ бас нэг асуудал үүсгэсэн. Юу байсан бэ гэхээр Чон Жи Ён жүжигчний хэлсэн нэг өгүүлбэр нь хятадуудын дургүйг хүргэсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр хятадууд яагаад дайныг илүүд үзээд байт юм болоо. Цөмийн бөмбөг хил орчмын бүсэд унах аюултай байхад хүртэлгээд ингэж хэлсэн нь хятад үзэгчдэд маш эмзгээр хүлээж авсан байгаа. Бид нарыг дайнд дуртай улс болгож харагдууллаа. Тэгээ бид нар бол дайнаас илүү инх тайвныг илүүд үздэг хүмүүсээ гэд. Тэгээд нөгөө одноос ирсэн термин драманд тоглоод хятад маш их алдартай болсон. Тэрнээс ахуулаад аюул олон брендийн нүүр царай болон байгууллагуудтай хамтарч ажилладаг байсан. Тэдгээр газрууд нь эхнээсээ бас бандаж эхэлсэн гэдэг мэдээллүүд цацагдаад нэлээд бол
халуухан сэдэв болж исэн. За харин бүр сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол 2026 онд гарах нэг шинэ кинонд Жи Чангук жүжигчинтэй хамтраад тоглож байгаа. Ерөнхий нэг агуулга нь гэх юм бол ийм шинэ төрлийн вирус тархаад тэр нь хүмүүст маш эрчимтэй хурдан тархаж яваад ингээд асуудал үүсгэж байгаа төрлийн кино юм бэлээ. За тэгээд бас энэ кино сонирхолтой байх болов гэж бодож байна. За ингээд энэ 7 хоногийнхаа жүжигчнэр Чон Жиён жүжигчний тухай ярьлаа. Та бүхэнд сонирхолтой байсан бол лайк болон subscribe битгий мартаарай. За тэгээд дараа уулзлаа. Түр баяртай.